За Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 заасан Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдлаас хамгаалах эрхтэй. Мөн Улсын хурлын 2016 оны 19 дугаар тогтоолд батлагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийн 2.3.1-ийн зорилт 2-д эрүүл ахуйн шаардлага нийцсэн унтны усны хангамж ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж заасан байна. Хот суурины ус хангамж ариутгах татваргын ашиглалтын тухай хуулиар байгуулагдсан хот суурин ус хангамж ариутгах татваргын ашиглалт үйлчилгээ зохицуулах зөвлөлд ус хангамж ариутгах татваргын улсын байцаагчийн эрх олгосноор тус хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл аюулгүй амьдрах орчны бохирдлоос хамгаалах эрхийг хангах төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хариуцлага хангах үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаамаа гэж. За ингээд энэ хуулийг хэлснээр саяны хэлсэнчлэн ус хангамжийн асуудал дээр улсын байцаагчийг бий болгох. За тэгээд энэний хариуцлагын асуудал дээр бол чамд хариуцлагыг сайжруулах ийм боломж бүрдэх ийм болцоо бол гарч байгаа. Тэгээд энэ хуулийн дагуу төслийг хэлцэж шийдвэрлэж өгнө үү.